Сайн байцгаана уу? Хулан бит 2 подкастын шинэ дугаар эхэлж байна. Юуны өмнө анхны дугаарыг маань хүлээн аван үзэж, сонсож, сонирхсон, зөвлөмжөө өгсөн, дэмжсэн, бас шүүмжилсэн, сэтгэлдээ хуваалцсан бүх хүмүүст маш их баярлалаа. Аливаа зүйлийг анхалж хийхэд дутууд үлмэг зүйл байх нь гарцаагүй. Гэхдээ та бүхний үнэтэй зөвлөгөөний дагуу энэхүү подкастаа цаашдаа тасралтгүй хөгжүүлсээр байх болно. За ингээд өнөөдрийнхөө шинэ дугаарын сэдэв рүүгээ орцгоё. Өмнөх дугаарын адил Аав маань подкастт маань оролцох болно. Ер нь цаашдын олон дугааруудад маань Аав маань гол зочин болж оролцсон. Өнөөдрийн дугаараар Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Пало Алто хотын Кюберли хэмээх ахлах сургуульд болсон нэгэн сонирхолтой туршилтын тухай бодит үйл явдал дээр сэтүүлсэн нэгэн киноны тухай ярина. За тэгээ кинон дээр одоо өгүүлэгдэж байгаа чухал сэдвийг өнөөдрийнхөө дугаараар хөндөх болно. Ich will hier gar nicht weg. Lass im Abi erstmal irgendwo studieren. Ich weiß noch nicht mal was. Morgen. Was versteht man unter autokratischen Staatsformen? Diktatur vielleicht? Ihr seid also der Meinung, dass eine Diktatur in Deutschland nicht mehr möglich wäre, ja? Auf keinen Fall, dazu sind wir viel zu aufgeklärt. So, und jetzt im Gleichschritt. Spürt ihr das? Das ist die Kraft der Gemeinschaft. Aber ich glaube, du hast die ganze Sache nicht mehr unter Kontrolle. Überhaupt nicht mehr. Was hast du eigentlich gegen die Welle? Mensch, Marco, mach doch mal die Augen auf. Die Welle entwickelt sich zu einer echt komischen Sache. Sie sollten mal sehen, wie die Schüler aus sich rauskommen. Die sind wirklich hochmotiviert. Ihr nehmt mich wohl nicht so richtig ernst, wa? Ich kann euch so nicht reinlassen. Ihr habt sie doch nicht mehr. Би энэ киног яг ямар зорилготой үзэж эхэлснээ бол сайн санахгүй байгаа. За гэхдээ ямар нэгэн учир шалтгаанаар л үзсэн. Энэ The Wave гэдэг нэртэй, англиар бол Wave, гэхдээ герман кино. Германаар нэрийг нь бол би хэлж чадахгүй байгаа тийм. Юуны тухай кино гэхээр дарангуйллын тогтолцоо хэрхэн бий болдгоо гэдгийг 10 жилийн сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд багш нэг тийм туршилт явуулчихж байгаа юм. Тэгээд 7 хоногийн хугацаанд энэ дарангуйллын тогтолцоо одоо яг кинон дээр бол autocracy гэж нэрлэж байгаа дарангуйллын тогтолцоо. Энэ дарангуйллын тогтолцоог ямар богинохон хугацаанд одоо бий болох боломжтой вэ гэдгийг тэр 10 жилийн хүүхдүүдэд ойлгуулахын тулд багш нь туршилт хийж байгаа. За тэгээд энэ киног үзэж дуусчаад гайхаад ингээд хэд хоног ингээд бодоод тэгээ судлаад тэгсэн чинь яг жинхэнэ бодит болсон үйл явдал дээр тулгуурлаж хийсэн. Яг жинхэнэ бодит болсон үйл явдал нь болохоор Америкийн нэгдсэн улсад Америкт болсон Калифорни мужийн Кюберли гэдэг ахлах сургууль дээр 1967 онд болсон туршилт байгаа. Тэр сургуулийн түүхийн багш Рон Джонс гэдэг хүн. Яг одоо энэ autocracy буюу дарангуйллын тогтолцоог оюутнуудаа ойлгуулахын тулд хийсэн туршилт. Тэгээд туршилтыг яагаад хийх болсон бэ гэхээр дарангуйллын тогтолцоо гэдэг хичээлийг ингээд орох болсон чи сурагчид нь ингээд одоо багштайгаа маргалдаж байгаа. Ийм зүйл ерөөсөө дахиж болохгүй. Энэ зүйл чи одоо боломжгүй зүйлээ гэх мэтлэн зүйл. Энийг бол бүр кинон дээр нь бүр маш тодорхой. Яагаад Герман дээр хийсэн киног нь би одоо илүү ингэж нөгөө онцолж ярьж байгаа вэ гэхээр энэ дарангуйллын тогтолцоо гэдэг чи одоо хамгийн одоо аимшигтайгаар тохиолдсон үйл явдал бол 2 дугаар дайны үед
Гитлерийн үеийн одоо дарангуйлын тогтолцоо шүү дээ тий. Тэгэхээр энийг германууд аягүй сайн одоо хөрсөн дээр нь буулгаж өөрсдийнхөө тэр болсон үйл явдлын одоо туршлагын хүрээнд хийхдээ аягүй зоригтой хийсэн байгаа даа. Гэхдээ мэдээж нөгөө бодит туршилтын одоо туршилтаас бол кино бол арай жоохон юм нөгөө драматик хийчихсэн. Төгсгөл энэ төр нь бол аягүй харамсалтай төгсөн. Жинхэнэ туршилтан дээр бол тийм харамсалтай энэ төр бол төгсөөгүй. Гэтэ тэр кинон дээр бол үнэхээр аимшигтайгаар төгсгөл нь болдог. Гэтэ тэр төгсгөлийг бол ярьж болохгүй. Туршилт нь болохоор Калифорнид болсон. Тий, Америкт болсон. Киног нь болохоор Германууд хийсэн. Тийм үү? Яг бол Герман гэдэг чинь бол нөгөө Гитлерийн дарангуйлд байж исэн. Тийм үү? Тэр зовлон мэднэ. Тийм учраас зориуд Германууд киног хийсэн биз дээ. За одоо Германууд нөгөө дарангуйл руугаа эргэж орох уугүй юу? Яг бол дөнгөд дарангуулаас гараад удаагүй байгаа. Гэхдээ нөгөө дарангуйл руугаа эргээд явах нь үгүй юу? Тэр аимшиг зовлонгийн үдсэн мөртлөө буцаж гүйх нь үгүй юу? Тэгсэн чинь тэр кинон дэр болж байгаа үйл явдал нь болохоор за багш нь яг л эхэлж байгаа. За дарангуйлын тогтолцоо гэдэг нь бол ийм зүйл байд юм а гэл тэгсэн чинь сурагчд нь за багшаа одоо ийм зүйл яриха болио. Одоо ингээл нэг ийм бовлог болсон зүйлийг яриха болио. Тэг Гитлер дарангуйлаа тэ нацистууд гараад л гэл. Бид нар яагаад одоо ингээл үргэлж энд ингээл нэг ийм буруутай мэдрэмжийг байн мэдрээл энийг ингээл байн ярих хэрэгтэй юм бэ гэх. Гитлерээс бол германууд буруутайгаа мэдрээ. Тэгэнгүүт л ангид байгаа ганц хоёр охтууд байгаа. Бид нар энийг ерөөсөө мартах ёсгүй маш чухал сэдв учраас бид нар энийг байн үзэж явах ёстой, байн санаж явах ёстой гэл. Тэгэл тэр дотор чинь ингээл маргалдаан болж байгаа. Тэгэл багш нь за хамгийн одоо дарангуйлын хамгийн сонгодог жишээ хэлтэй гэл тэгсэн чинь оюутнууд нь за юу л байв гэжтэй гэх мэтчлээ юм яриад. Гэхдээ хамгийн ойрхоныг хэлтэй гэл тэгсэн чинь 3 дугаар рейх үү тэргээл сурагчд нь хэлж байгаа. 3 дугаар рейх гэдэг чинь одоо нөгөө яг Гитлерийн дарангуйлын үе. Дарангуйлын үеийн одоо нэршил байгаад байгаа шүү дээ. За тэгэнгүүт ч одоо тийм юм чинь байхгүй шүү дээ. Одоо энэ зүүн германуудыг харалтаа гэсэн чинь би зүүн германых шүү дээ гэсэн чинь. Үгүй ээ чамаа би хэлээгүй нөгөө скин хедуудыг бид нар хэлж байгаа ингээл нөгөө анги дотор ингээл бөөн хилцүүлэг маргалдаан болж байгаа. За тэгсэн чинь багш ингэж гайхаж жийсэн. За 10 минут завсарлаадах гэд. Тэгээ тэр 10 минутын хооронд багш за эднэрт яаж ойлгуулах уу гэдэг тэр төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. За тэгээ 10 минутын дараа буцаж орж ирээд за хэдүүлээ одоо туршилт эхлэе. Одоо зүгээр ингээд ийм зүйлийг хэдүүлээ зүгээр туршилтаар хийж үзье гэдэг. За тэгээ эхний ингээд туршилтаа нэг 4 хоног орчим үргэлжлүүлж байгаа. Тэр 4 хоног дээр энэ дарангуйлын тогтолцоо гэдэг зүйл нэг юм хэдхэн алхам ер нь нэг тийм юм хідэн одоо дистралтай юм системийн дагуул болоход л хүн зүгээр шууд л үүнд автахад бэлэн байдаг гэдгийг л харуулчихж байгаа юм. Тэгээд миний зүгээр энэ киног үзэх хүртэл яг чи үннийг хэлэхэд та бол дарангуйлыг одоо ингээл байнга ярьж идэг, байн хүмүүс сануулж идэг нэг тийм өшөөл гэл тийм үү? Тий. Энэ бол аюу амархан шүү гэж хэлээд байдаг. Гэтэ би энэ киног үзэх хүртэл бол таны яриаг бол яг энэ сурагчид шиг за юу гэж дээ. Бас заримдаа жоохон хэтрүүлэхтэй шүү гэх маягийн зүйл бодож явж ирснэ хэлэхэд бол хэлье гэж бодож байгаа. Ашгүй те. Ашгүй. Залхуучууд маань тэгж нэг бодож эхэлж байгаа бол. Тий. Тэгэхээр та энэ дарангуйлал гэдэг тогтолцоо яагаад ийм би гэхдээ энэ дэр нэг игзгэн тааруул гэдэг нэг тийм үг бас ашиглачий гэж бодоод байна. Тэгэхдээ та энийг нэг тайлбарлаад хэлээд гэж яагаад амархан байж болох юм? Яагаад хүмүүс энэ зүйлийг ингээд удирдгчийн тушаалыг ямар ч шүүмжлэхгүйгээр эргэлзэхгүйгээр дагчдгийг яагаад энэ тогтолцоо одоо хүртэл амьд мэд ингээд оршсоор байгаад байдаг. Уг нь бол хүн төрөлхтний түүх гэдэг бол энэ бол бүтшгүй тогтолцоо юм а гэдгийг аимшигтай одоо харгислал тэр түүхээр сургамжаар биднэрт харуулсаар байтал энэ нэг юм ам бүхтэй байх гэдэг нь ямар учир шалтгаан байгаад байна. Энэ үнэхээр одоо хамгийн их сэтгэл зовоосон асуултууд. Хаав нь бол 2000 оноос хойш хүмүүсээ ингээл монголчуудаа харсан чи ер нь л дарангуул руу явах гал
эргэж дарангуулаа санагалзаал, социализмаа санагалзаал ийм нэлээ ингээл газар аваад гэлэхгүй юу. Анх 90 оны ардчилсан хувьсгалын дараа хүмүүс монголчууд эрхчлөөгөө олж авал баг өстэй 99% нь зүгээр л ямар гоё юм бэ эрхчлөөтэй өстэй тэгэл арчил социологийн судалгаа явуулахаар зэрэглэр баг 90% нь л ерөөсөл арчил гоё өстэй гэдэл ингээл эрхчлөө мантгаал гэж ерөөсөө дуу мууч нь бүгдээрээ зүгээр эрхчлөө мантгаал гэжсэн чинь гинтхэн 2000 оноос эхлээл нэг тийм бүрзийгээл те социализмч зүгээр байж үгээл хамт арчлалын төлөө тэмцэж явсан миний хамт тэмцэж явсан хүмүүсээс эхлээл зарим тэгэл хэлсэн. Тэгэл би гайхаад бөөх энэ ч аав ч бас ингээл ёстой тэр нөгөө сургуулийн сурагч нар шиг одоо тэр нөгөө кинонд гардаг сурагч нар шиг за одоо дарангуул болно гэж юу гэдэг юм бэ энэ ч гэсэн. Тэрний гайц овоолон хамсгаараа нэг болцгоо хэлмэгдэхээрээ нэг болцгоо өөрсдийнхөө одоо эрхчлөөг хязгаарлуулаад дарамтанд ороод байн хяналтанд амьдарч ирсэн эрхчлөөтэй бол гарч ирчихэд энэ чинь юу одоо бангар юм ярьдیں۔ Дарангуул марангуул эргэж ирнэ шиг бас 90-ад оны ихээр тиймэрхүү барууны ном өдр уншижсэн тэр кино мөнөний чинь тухай өдр уншаад за энэ надад өстой арайч бас фантазлж байна. Чийж биш би бас тэгж бодож ирсэн. Яг үл ингээл эргэн тойроо харсан чинь монголчууд ч зүгээр эргчлөөг аваад малаа аваад хөрөнгө аваад бизнес хийгээл ганцганд яваад ерөөсөө тэгэл зүгээр за ер нь тэр үед бас архитект дээр их байсан чинь тэр эрхчлөөний баяр эхлээд их баярлуулсан баггүй хоо зүгээр л ерөөсөө дийлээл уугаал идээл ирсэн. Бүр яг ингээл ийм хүмүүс те тэгэл тэр үчээс та тэр бозар муухай хэлмэгдлийг сонсоод өстой пүү ба яг бол хэлмэгдлийн мэдээллүүд нут одоо байгаагүй шүү дээ. 90 оноос л гинт амар хэлмэгдсэн баримтууд гарч ирээл булснууд нь олдоод алуулсан хүмүүсийн булснууд олдоод ингээл ерөөсө тэгэл нийгэм чинь цочирдол пүүх ямар бозартай нийгэм байсан юм бэ. Дарангуйлч нэгэл ингээл ерөөсө. Яг тэр дарангуйллын тогтолцооны чинь одоо түрүүний миний хэлээд байгаа нөгөө алхмуудын нэг нь одоо үнэн бодит мэдээллийг хязгаарлах гэдэг ерөөсөө тийм алхам нь одоо арга нь. Тий. Тэгэхээр харин би нэг юм чамд хэлэх гээд байхгүй юу гэж хэлэх гээд юм. Тэгэхээр чи бодоо 90 онд эрхчлөөгөө олж авсан монголчууд 10 жил баярлж ирсэн л гинтгэл нөгөөдөлчтэй зарим дарангууллаа санаал, зарим социализмоо санаал. Гэхдээ зарим нь чангаар хэрэгтэй юм байна гэл. Ингээл ерөөсө 10 жилийн дотор шүү дээ. Ингээл ихс. Хамт тэмцэж явсан бидний үеийнхэн ч одоо дарангуулын дор өссөн тийм үү дуу өгжим сонсох ирэхгүй чахвала дураараа сонсон тийм үү гэхдээ тэгж ярих юм бол дарангуулаас болоод эдийн засгийн нураад хоосроод картанд орсон бүгд мэднэ зөвхөн чөлөөтэй болсны дараа л одоо лангууд үрээд эхэлсэн тийм үү ингээд өөрөө шиг мэдчихэж шээ тэгэхээр яг л ерөөс хүн бүх ингээл аав нь бол ерөөсөө бүр хүүе энэ чи юу болоод байна яагаад хүн ингэж байна гэхдээ боддоо хэлмэгдээгүй айл өрөх гэж байхгүй. Монголд. Тийм үү? Бүгд хэлмэгдлийнхаа мөнгийг авахгүй очрлцсон. Тэгсэн нөгөө дарангуул гэж яриад ингээс. Ингээл аав нь одоо тэр 2000 оноос хойш лөө судлаа. Юу болоод байгаа юм? Яагаад байгаа юм бэ гэл. Ингээл судалж исэн чинь айдаа бас хүний нэг хүнд байдаг юм айхтар эвгүй зан чанаруудын тухай бичсэн одоо чиний мэрэгжлийн давцсан сэтгэл зүйчд бичсэн байна, Эрфром бичсэн байна тийм ээ. Сэтгэл зүйч зөндөө бичсэн байна, Фройд бичсэн байна. Ерөөсөө ингээл бүгдээрээ л бичээл эхэлжээ. Судалсан байна. Когнитив сэтгэл зүйч тэгэл яг 90-ад оны үед модонд ороод эхэллээ. Тэгсэн чил тэд нэр пүүх ийм насаа болоод дарангуул хүмүүс дарангуул руу гүйдэг юм ба штэ. Эрчлөөнөөс цухтаага дарангуул руу явдаг юм ба штэ гэл гараал ингээл би бүр тэгсэн чинь ямар хүнд байдаг айхтар гимтэй зангууд гарсан гэж гараад ирсэн. Хүмүүс их хачи юм байна. Нэгдүгээрт бол их сүргийн сэтгэлгээтэй юм байна. Тийм одоо ингээд хувь хүнийг эрхчлөөтэй байхаас илүү хувь хүнийг сүргийн амтан байлгах. Ингээд хүмүүс ер нь нэг юм дээг журам тийм үү тийм нэг сүргийн төлөө байх хэрэгтэй гэдэг. Ийм сэтгэлгээтэй хүмүүс. Тэр энэ киноны нэгдүгээр өдөр нь одоо яг тэр дээг журам дисциплин. Тий, хоёр дахь өдөр нь community буюу
нэгдэл гэдэг нэгдэл туршилтууд. Одоо ингээд нөгөө сүргийн сэтгэлгээ нөгөө дэг журмын чинь яриад эхэллээ. Гэхдээ яг да эрхчлөлтөд олсод ингээд жоохон ингээд нэг замбрааг юм шиг санагдал явчихдаг юм л дээ. Тэгснээр ингээд нөгөө дэг журмын гэхэл тийм үү. Тэгснээр энэ үндэсний эрх ашиг гэдэргээл улс төрчид нь яриад гисэн. Гэхдээ тэр чинь үндэсний эрх ашиг тэр одоо тэр Канадаар гардаг тэр хоёр дахь нь community гэдэг. Тэрээ чинь community хүний тэр сүргийн сэтгэлийг ховсддаг үгнүүд байдаг байхгүй юу? Эх орны эрх ашиг, үндэсний эрх ашиг. Гэхдээ нэг эргэн тойрон биднүүд айрах гэж байгаа дай алга. Бидэнд аюул учруулж байгаа юм ерөөсөө алга. Тийм үү? Тэгсэн л гээл үндэсний өөр даав ингээл тэр ярьж байгаа олон улс төрчдөөс л асууж байгаа. За үндэсний эрх ашиг гэдэг чи юу юм? Эх орны эрх ашиг л гэх яасан би юу юм бэ тэр чинь гэдэг. Тэрийг хамгийн их ярьж байгаа усуд өөртөө яг юу яриад байгаагаа мэдэхгүй. Яг үндэсний эрх ашиг гэж юу юм бэ гэдээ асуухаар хариултыг мэдэхгүй. Тийм. Гэтэл бол Монгол улсын үндэс хуулийн дээр бичсэн. Монгол улсын үндэсний эрх ашиг гэдэг чинь тэр иргэн бүрийнх нь эрхчлөө байхгүй юу гэж бичсэн байхгүй юу? Арчлал байхгүй юу гэж бичсэн байхгүй юу? Гэтэл бүр тэрнээс нь салгаад тэгээд юу юм бэ наад чинь гээд хүний одоо чи үндэсний эрх ашиг гэдэг юу гэдэг юм бэ гэдэг асуухаар зэрэг өөрөө мэдэхгүй. Гэхдээ нэг Монгол тэгээд хин ямар аюул учруулсан. Гэхдээ тэр чин тагнуулын байгууллагын тэр цагдаа тэрийг улс төрчид хийж хэрэггүй шүү дээ. Чи аюулаас хамгаалахын байгууллага төр нь байгуулж бид нар байгуулсан шүү дээ. Байж байгаа шүү дээ. Тэр ажиллал хийх ёстой шүү дээ. Гинтхэн л одоо нэг нөхрөл үндэсний эрх ашигын төлөө яриад эх орны эрх ашиг гэл дайм болоог бах тийм үү? Гамшиг онцгой байдал болоог бахтал ингээл улс төрч ярьж эхэлж байна гэдэг чинь тэр хүн яг үндэ өөрөө тэгээ мэдэхгүй ярьж байгаа зүйл. Гэтэл үндсөөлөн дээр хэлсэн шүү дээ. Монгол хүний эрхчлөө бол үндэсний эрх ашиг юм шүү. Иргэн бүр миний охины эрхчлөө, миний эрхчлөө одоо юунагийн эрхчлөө те энэ эрхчлөө чинь л үндэсний эрх ашиг. Яг тэгвэл нөгөө тэр Канадаар ч гардаг туршлага юу харуулсан гэхээр Гитлер германчуудад үндэсний эрх ашиг эх орон гэж ярьсаар байгаа дарангуулсан. Тийм үү? Сталин тэгэл дарангуулсан. Мао Цзэдун тэгэл ярьсан. Ингээл тэгэл нэг юм гадны дайсан бий болгол. Яг үнэ. Одоо тэрэн дээр чинь бид ба тэд гэдэг ингээ хоёр Тэгээ хоёр байгаа л эхэлж байгаа байхгүй. Одоо нөгөө нэг Жорж Орвеллийн амтны ферм дээр чинь хоёр хүлтэн бол дайсан, дөрвөн хүлтэн бол нөхөд гэдэг нэг өөрөө гаргаж ирж байгаа шүү дээ тий. Одоо Жорж Орвеллийнх тэр амттыг ярьж байгаа шүү дээ тий. Амт дотор нэг дарангуулдах тохход шүү дээ. Амттыг дарангуулд оруулахад бол хүн бол дайсан шүү. Бид бол одоо тэднэртэй л үсэх ёстой гэл ингээл одоо ингээл дарангуулал эхэлж шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг дайсантай тэр дайснаас хамгаалах үндэсний эрх ашигтай тэр дайснаас хамгаалах эх орон гэл ийм нэг сөрөглүүлдэг яриануд байхгүй юу? Энэ сөрөглүүлдэг яриаг маш хурдан манипуляц болдог. Өөрөөр хэлбэл сөрөглүүлдэг яриагаар хүмүүсийг маш хурдан төөрөгдүүлдэг, хүмүүсийг маш хурдан аимшигын төсөөлд оруулцдаг тийм үү? Тархийг нугаадаг. Тархийг нугаадаг. За тэгэхээр хэрэг би зөв ойлгож байгаа бол ийм байна шүү дээ. Гадны болоод дотоодын ямар нэгэн занал хийл аюул үүсээгүй байхад хин нэгэн хүн одоо энэ үндэсний эрх ашиг гэх том үгнүүдийг ашиглаад л те. За тэгэл тэд болон бид гэж хуваагаал тэгэл ингээл нэг ийм сүргийн одоо сүргийн юу бий болгоол те. Ингээл эхлэх юм бол бид нар энэ дээр эн чинь юу илээ гэж анхаарч үзэх хэрэгтэй болох нь байна. Энд чинь нөгөө тархи угаалтын үгнүүд байхгүй юу? Манипуляц гэж тархи угаалтын ойлголтууд байхгүй юу? Мэдээ дайн болсон бол ойлгомжтой. Бүгдээрээ л хөдлөн, бүгдээрээ зэвсгэлэн тийм үү? Яг тэгвэл тэр дайнаас бид хамгаалж яагаад тэмцэж байгаа гэхээр яагаад үндэсний эрх ашиг гэж байгаа гэхээр Монгол хүн бүхний эрхчлөөнд аюул учирчлаа шүү дээ. Энэ чинь жинхэнэ үндэсний аюул одоо эрх ашиг байхгүй юу? Тийм шүү дээ. Монгол айл өрхөний аюул учир гадны хүн ирээд эзэлж авах гэдэг шүү дээ. Энэ чинь эрхчлөөнд нь аюул учирлж шүү дээ. Энэ бол үндэсний эрх ашиг байхгүй. Тэгээд энүүгээр манд тархитуулга үндэснийхээ эрхчлөөний төлөө тэмцээг нь үндэсний эрхчлөө гэдэг чинь бас хүмүүсийн эрхчлөөний нийлбэр шүү дээ. Тийм биз дээ, тийм ээ. Тэгэхээр ийм сүргийн сэтгэлгээгээр тархи угааж байгаа. За дарангуулдагтуудыг нэгдүгээр за энийг бол одоо сүүлийн үед одоо танин мэдхүн сэтгэл зүйчд одоо бүр туршилтаар бүгдийг тогтооцсон. Бүр одоо шоронд хийсэн туршилт гэж шүү дээ. Зүгээр нэг сайхан оюутнуудыг
2 анги болгож хуваагаад тийм үү. Стэнфорд их сургуулийн туршилтын ингээд бас аюул алдартай тэр зогсоосон шүү дээ. Зогсоосон бүр аюул нэг нь хянагч болгоод нөгөөх нь хоригдл болгоо хийсэн чинь. Зөв зүгээр явж исэн хүмүүс хянагч болонгуудаа л дарангуулынх нь дохион ажиллал. Нэг үз тэгээд тэр туршилтыг чинь ерөөсө дорн зогсоосон шүү дээ. 4 хоногийн дараа илүү зогсоосон байх. 4 хоногийн дараа нөгөө 4 хоногийн дотор нөгөө гинт нөгөөд чинь нөгөө хянагч нарын туршилт бүр дарангуулагч нар болж хувираад. Бүр харгислал нөгөө харгислуулдээд. Зөв зүгээр ирээд одоо оюутнуудыг 2 хувааж байгаа гэсэн чинь. Тэгэхээр энэ туршилт бас юу харуулсан гэхээр бас аюултай харуулсан. Бид нар нэг юм аюул эндүрсэн юм байна. Хүнд эрхчлөөний мэдрэмж байдаг юм байна. Бас хүнд дарангуулын мэдрэмж байдаг юм байна. Айл нь хүнд бидний тархинд бол бидний одоо энэ тархинд 2 одоо мэдрэмж байх юм байна. Нэг нь эрхчлөөнийх, нөгөөх нь дарангууллаа. Жишээ нь намайг одоо ингээд зүг зүгээр байж байгаа шоронд хийнэлгүүл би чинь одоо орилол уйлал сүйд болно үстэй тий. Нөгөө миний эрхчлөөний мэдрэмж авчна. Намайг зүгээр байж хахад энэ амтан дээр ч хөдөө хүртэл байдаг. Шинээр Нюрнберг гэд шинэ кино гарлаа шүү дээ. Сая 2026 саяхан Russell Crowe-ийн гол дүрдэн тоглоод нөгөө хиний Hermann Göring-ийн дүрийг гаргаж байгаа. Тэр үед бол Геринг шүү. Герман Геринг. За тэгвэл англи аялагаар хэлдэг учраас бид нар нөгөө танил нэрээ за ямар ч байсан Гитлерийн баруунгаар 2 дахь Германы одоо тэр хувьсгалын 2 дахь хүн гэсэн үг тий. Тэр үний чи шорон давиач хийж байгаа шүү дээ тий бусдтай нам. Тэгээд тэр Америкийн Английн хуульчид шүүгчид очоод тэнд чи ингээд ажиллаад тэнгууд л бас яг таны сая хэлж байгаа нөгөө эрхчлөө шудраг ёс юу чин хаана вэ? Гэт тэр хүн чинь бас яг тэгж асууж байгаа шүү дээ. Шорон өөрөө тэгж байгаа ч гэрэн тэгж асууж байгаа байхгүй юу? Хүмүүсийг хорихлаа гэх тийхтэй тийм үү? Хүмүүсийг дарангуйлахтаа, хүмүүсийг үе олноор нь алхахтаа тэр хүн хизээш тэгж асуугаагүй тийм үү? Тийм үү? Гэтэл өөрөө навч шорон тэнгүүд хүү нөгөө арчилж байгаа юм нэ. Нөгөө шударгас ч яа нөгөө эрхчлөө чи хүний эрх яасан бэ гэдэг. Гитлер ичгүй хүний эрх асууж байсан. Сталин хүний эрх шаардж байсан. Тийм үү? Тэгэхээр энэ чи юу харуулдаг тэгэхээр нэг юм хүний тархинд бол ноцтой юм шүү дээ. Өөрийнх нь өөрлөө халдах юм бол хүний эрхчлөөг нэгтгэх тийм үү? Хүнлөө халдахдаа хүний эрхчлөөг дарах ёстой гэж, хүнийг дэглэх ёстой, журамлах ёстой гэж үздэг. Тэгээ энэ дэг журам байх ёстой гэдэг энэ санаа бодлон сүлдээ дарангуулын мангас болж өгдөг. Тэгээ Сталин ч дарангуулын мангас болсон, Гитлер дарангуулын мангас болсон. Саяны ярианаас болон одоо жишээ авч ярьж байгаа энэ Wave гэдэг кино, за тэр Стэнфордын туршилтын тухай кинонуудыг үзэх юм бол хүн одоо хүн тархиа угаалгахдаа тунчиг амархан маш амархан. Одоо энэ манипуляцид орохдоо тунчиг амархан амьд юм байна. Маш амархан. Тийм. За манипуляцид ингэж хурдан автдгийн болвол одоо биднэрт ямар чадвар хэрэгтэй, юунд сурах хэрэгтэй, яах ёстой. Манипуляцид автахгүй байхын тулд биднэрт тэр тусам одоо залуучууд ямар одоо чадвар сэтгэлгээнд сурах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүү хэллээ шүү дээ тийм ээ. За үндэсний эрх ашиг, эх орны эрх ашиг, нийтийн эрх ашиг, хамт олонны эрх ашиг гэж улс төрчид яриад эхлүүл манай залуучууд хамгийн түрүү асуух хэрэгтэй. Яасан бэ? Дайн болсон юм уу? Яасан юм? Гамшиг болсон уу? Яасан бэ? Та зүгээр тайван байж хахад хинч бидэнд занал хийлээг байхад яагаад одоо та чинь үндэсний эрх ашигын, эх орны эрх ашиг, нийтийн эрх ашиг гэж яриад байгаа юм. Яагаад гэж. За тэгвэл тэр чинь яг юу юм? Та яах гэж байна? Нийтийн эрх ашиг гэж яг юу юм? Өөрөөр хэлбэл ийм шүүмжилт сэтгэлгээ, шүүмжилт асуултанд сурах хэрэгтэй гэдэг байхгүй. Ерөөсөө эргэлзээл асуугаад байна. Эргэлзээл асуугаад. Одоо critical thinking байх нь шүү дээ. Тэгээд миний эрхчлөөг одоо яах юм? Миний эрхчлөө нь үндэсний эрх ашигт орох уугүй юу? Нийтийн эрх ашигт орох уугүй юу? Эсвэл миний эрхчлөөг хязгаарлах гэдэг юм уу? Та яагаад ийм зүйл яриад байгаа юм бэ гэж асуух хэрэгтэй. Одоо Сократ айтал халцартал нь асуугаад. Сократ айтал асуугаад халцартал ярьцаалах нь тий. За хоёрдугаарт нь бол маш их асууж явах юм бол жишээлбэл. Гэхдээ та одоо шударгасыг тогтоохын тулд хууль ямар хамаатай ингэж яриад эхлэх юм. Гэхдээ
хуулиар биш одоо та тэгээд цусд хүчрхийлээр шударгаж тогтооно гэдэг юм. Энэ бол ахаад бас дарангуулагчийн төөрөгдүүлдэг арга байхгүй юу? Тийм шүү дээ. Шудраг асал гал ингээл зүгээр самсаа шархилтал орлоод байна. Гэхдээ шудраг ус гэдэг чинь маш чухал зүйл шүү. Гэхдээ шудраг ус чинь маш чухал зүйл шүү дээ. Гэхдээ шудраг усыг хуулиар тогтоодог болохоос биш тийм үү? Цусаар шудраг ус тогтоох гэж бол дарангуйлал. Дарангуйл тогтоох гэж оролдож байгаа хэн нэгэн шудраг ус гэдэг үн цэнтэй үгийг бол байнгын тогтмол ашиглах нь байна шүү дээ, тийм үү? Бүр дандаа ашиглана. А энэ чи яагаад гэвэл маш чухал зүйл. Яг бол нийгэмд их чухал зүйл байхгүй. Хүнд маш их хүрдэг ойлголт байхгүй юу? Угаасаа амин чухал зүйл шүү дээ, тийм үү? Тэгээд ер нь бол хүн бол цаана яагаад чим үннээсээ ч нэр үннээсээ ч шударгасаа тогтож өгөхгүй хэцүү байдал байдаг. Тийм үү бас тийм. Одоо ингээл ус төрчид идэл уугаал байдаг. Тийм үү? Яста чиний хэлдгэр л өгд бүр цайрал идэл уугаад байдаг. Тэгэл яаж чаддаггүй нөгөөдг нь. Гэхдээ энэ үед бол хүмүүс хуулиар шударгаас тогтоох тухай ярихаас илүү стенч бүтэхгүй юм байна. Алаад өг, тэ хядаад өг. Цусаар шударгаас тогтоо цаазаар авгал орлоод эхэлдэг байхгүй юу? Гэтэл тэгэж орлож байгаа тэр хүмүүсээс би очиад асууж байгаа юм. Гэхдээ шударгаас тогтооё гэж үнэхээр хүссэн бол яагаад та өөрөө тэр авилгалчийн мөнгөөр авилгалаа саналаар өгч юм бэ? Яагаад шударгаас тогтооё гэсэн бол хэлсээр байтал эн чи идэж уусан гэж хэлсээр байталтай манай хинтээ манай нутгийн мэдрэг гэж яагаад сонгоцсон юм бэ тэгээд. Ойлгож тэ шударгаас үнэхээр хүссэн бол мэдсээр байж яагаад санал өгсөн юм бэ? Яагаад саналаа худалдсан юм? Өөрөөр хэлбэл сонгогчдод авилгалаар саналаа өгж байгаа бол тийм ээ тэр авилгалаас хизээс салдаггүй. Тийм үү? Тэгээд сонгогчдод өөрсдөө авилгалаар санал өгчөөд дараа нь цусаар шударгаас тогтооё гэж бол энэ бол дарангуйл руу явж байгаа хэлбэр байхгүй юу? Энэ эмоцоор нь дарангуйлагч тоглоод олон түвнийг дарангуйл тогтоох хэрэгсэл болгочдөг байхгүй юу? Хүн өөрөө эмоцтой автсан үедээ эрүүл ухаантай байдаггүй хүмүүс. Өсгөн зөнд автсан үедээ эсвэл бол маш их хорсцсон үедээ ерөөсөө эрүүл сарвал байдаггүй. Жишээ нь одоо нэг 10 жилийн өмнө л Мексикт аимшигтай муухай явдал боллоо шүү дээ. Нэг тосгоныхонд цуу тараацсан нэг хүн хоёр нөхрөөс хонзоо авах гээд нөгөө хоёр нөхрийнхээ нийлийг хэлээд тэр байшинд хүүхдүүд аваачаад нас жоохон хүүхдүүдийг аваачаад хүчрхийлж ийн гэж цуу тараачихгүй юу? Зөө юу? Хүүхэд хүчрхийлж ийн гэдэг. Тэгсэн нөгөө тосгоныхын чинь нөгөө аав ээжүүд нь гүйччихэд нөгөө байшинд байсан хоёр хүнийг гэмгүй хүнийг шатаагаацсан. Нөгөө хардын шүүх явцсан. Нөгөө уурандаа өчөж шатаацсан. Гэмгүй нөгөөдөл. Тэгээд энэ тэр тосгоны тэр чигтэр нь шүүх аргагүй өнөөдөр маш хүнд байдалд орсон шүү дээ. Мексикт. Нөгөө тэр тосгоныг яхаад бүгдээрээ нийлээ гэмт хэрэгжсэн. Гэмгүй хүмүүсийг өөрөөр хэлбэл хүмүүс ингээд шударгаас гисэн юм сүлдээ солиорлуулаад эмоц болгороо зэрэг ингээд хүчрхийл үлдээд гим зэмгүй хүмүүсийг алаад эхэлдэг байхгүй. Ингээд дарангуйлагч нар гим зэмгүй хүмүүсийг энэ хүн төрөлхтний түүхэнд очсон бүх дарангуйлагч нар шударгасны нэрээр дарангуйлагч болсон юм шүү. Бүгд Гитлер шударгаас тогтооно гэсэн. Сталин шударгаас тогтооно гэсэн. За юу. Мао Цзэдун шударгаас тогтооно гэсэн. Ерөөсөө бүр бүх алуурч Муссолини шударгаас тогтооно гэсэн. Бүх дарангуйлагч нар Өмнөд Африкийн Бакосо гэдэг одоо ерөнхийлөгч бол шударгасны төлөө уйлж исэн гэж шударгаас тогтооно гэж уйлж исэн. Гэтэл тэр хүний мах иддэг хүн байсан гэдээ бод. Тийм дарангуйлагч болсон шүү дээ. Юу тэр дарангуйлагч унахад хөрөгчнөөс нь хүний мах болчихсон шүү дээ. Өөрөөр хэлбэл нөгөө золигч нь бөөгийн шашинтай юм байна да золигч нь. Нөгөө дарангуйлагч нь гай болж бөөгийн шашинтай хүн гараад ирсэн. Тэгээ нөгөө зан үйл юм байна л да золигч нь. Тэгээ нөгөө шударгаас тогтоож игээд дарангуйлагч болчиход тэгээд сүултээ хүний махад донгослоо шүү дээ. Би тэгээд энэ киног үзчихэд за яг ингээл хэдэн ч удаа үзсэн юм дээ л багтаал 3 удаа үзсэн баг. Дахин үзэн ч гэдэг гэл
Тэгээ би бүр юу гэж гуглдсан гэж Гитлерийг одоо Мартин Хайдеггер. За одоо энэ бол 20 дугаар зууны агуу сэтгэгч шүү дээ тий. Тэр хүн Гитлерийг л дагаад явсан, түүнийг одоо дэмжиж явсан гэдэг. Харин тий. Одоо уг нь бол тэр одоо хүн төрөлхтний оюун ухааны бас л дээдийн манлаа байна шүү дээ. Ерөөсөө эрхчлөөний онлыг тий. Хүн яагаад эрхчлөөтэй байх ёстой юм бэ гэдэг онлыг бүр хамгийн үндсэлтээр гаргаж ирсэн юм байна. Байх үе одоо бэйн гэдэг зүйлийг чинь тайлбарлаж хэлж байгаа тий. Эрхчлөөтэй байж ижил хүн өөрийнхөө байхын эзэн байна шүү. Хэн байхаа өөрөө шийдэн шүү. Энэ бол зөвхөн эрхчлөөтэй байдаг хүнд байдаг тэнгэрлэг хувьцаа гэж өөрөө гаргасан шүү дээ. Тэгсэн Гитлер баддгаа гэж ирсэн баг. Тэгсэн. Тэгээд тэгсэн хэрнээ за амьдрал дээр нойрхон байгаа гэж багш нь өөрөө еврей хүн. Юу лээ? Хайртай бүсгүй нь еврей хүн. Тий. Одоо энэ Муу цамраг нь еврей хүн. Тий. Тэгээд өөрөө юм оюун ухааны дээд хүн байж хахад л энэ одоо аимшигтай харгацлыг дэмжиж явчихсан одоо нэг жишээ шүү дээ. Еврей хүүхдүүдийг амдаар нь шатааж байгааг дэмжиж явлаа шүү дээ. Харин тий. Тэгэхээр энэ бол одоо тий. Тэгэхээр чи энэ бол одоо ухаантай болохоор ухаантай хүн бол дарангуйлд орохгүй байна гэдэг энэ төр гэдэг ойлголт бол байхгүй болж байгаа. Тэгээд хэлээд шүү дээ. Тэгээд аав нь тэр судалж яваад тэр нээлтүүдийг олж сарж энэ хүний мөн чанарт байд юм байна гэдгийг ойлгосон тий. Өөр лүгөө болохоор Хайдеггер рүү очсон бол Хайдеггерийг шатаад гисэн бол тий хамгийн түрүү уйлал орлоо шүү дээ тий. Би тэр ном бичсэн эрхчлөөний тухай ном бичсэн гэж тий бичсэн тий. Гэхдээ тэр багш тэр номоо багштай зориулсан еврей багштай зориулсан байдаг шүү дээ. Өөрийнхөө олон бүтээлийг нууц амрагтай зориулж бичсэн юм шиг цаагаард бас еврей хүнд. Тэгэхэд еврей хөгж шатаахыг л дэмжсэн юм да. За тэгэхээр одоо энэ бол ерөөсөө оюун ухаантай байна уу, юутай байна уу, тиймтэй байна уу гэдэгтэй ерөөсөө холбоотой асуудал огт биш болоо явчлаа. Өөрөөр хэлбэл ерөөсөө л юм шүүмжлэл сэтгэлгээтэй л бай тийм үү? За тэгэнгүүт одоо хоёулаа та түрүүний одоо энэ шүүмжлэл сэтгэлгээний чи эцэг гэж нэг агуу хүн төрлөختний дунд төрлөө штэ тийм үү? Одоо Сократ гэж хүн. Тэ? Платоны багш, Аристотелийн багш тэ? Гэхдээ энэ хүн төрлөختний оюун ухааныг эхлүүлсэн одоо хоёр гайхамшигтай үний нэг нь Будда, нэг нь Сократ байхгүй юу? Аха. Будда Сократ байна шүү дээ. За. Будда басаас хэлсэн шүү дээ. Уг нь Сократаас өмнө хэлсэн нэг Будда. Бүр Сократаас өмнө. Хөөе. Тэ? Надаас хүртэл миний сургаалыг хүртэл тэ эргэлзэж асуугаарай гэж хэлсэн байхгүй. За, энэ эргэлзэж асуух гэдгийг одоо яаж бий болгох вэ? Одоо за яг би одоо сэтгэл судлаач мэрэгжилтэй одоо энэ Socratic question буюу одоо Сократ маягийн асуултууд гэдэг зүйл бол одоо энэ тэр тусам сэтгэл судлалын сэтгэл зүйн одоо имчилгээ заслуудад тэр тусам нөгөө нэг танин мэдхүйн зам үлийн сэтгэл засалд бол бүр юм нөгөө гарын авлага маягтай тий ороод ирцэн байж байдаг. Энийг бол одоо сэтгэл зүйчид сэтгэл судлаачид бол мэдж байгаа. Гэхдээ энгийн залуучууд маань одоо энэ шүүмжлэл сэтгэлгээ англиар бол critical mind гэж critical thinking гэж хэлэх гээд байна л да тийм ээ. Энийг одоо яаж дадуулах вэ? Яаж энэ чадварт суралцах вэ? Юу гэж одоо Сократын тухай яриа л да ойлаа. Харин тэ Сократ ингээл одоо яг грекийн одоо Афинд анх арчил бий болж ирэл. Арчил бий болсон чинь л нэг эвгүй юм ажиглагтаад ирсэн. Өөрөөр хэлбэл арчил бий болоод нөгөө сонгуул бий болдог сонгогддог болчихгүй. Тэгсэн софистууд гарч ирэл. Тэр улс төрчдөд хүний тархийг яаж угаадаг тухай хичээл заагаад мөнгө авааслах гэсэн. Өөрөөр хэлбэл хүмүүсийн манипуляц яаж хийх үү гэдэг ийм аргыг улс төрчдөд зааж өгдөг. Сургууль маягтай юм. Бүр философи сургууль гаргаад ирсэн. За. Яг бол нөгөө Афинд сонгуул болдог болчихгүй арчил гарч ирэн. Тэгэхээр сонгуул болохоор хүмүүс сонгогчдынхаа тархийг угаах хэрэгтэй шүү дээ. Манипуляц хийх хэрэгтэй шүү дээ. Манипуляц хийх шүү дээ. Тэгвэл тэрүүгээр нь тэрийг зааж өгдөг мастерууд бий болоод багш нар бий болоод ингээд тэр софистууд гэдэг байхгүй. Тэгэд ингээд тархийг угаад гэсэн. Эх орн л гэж яриад байгаа. Одоо тэр кинон дэр гарч байгаа тэр алхам уу тэр аргуудыг зааж өгдөг шүү дээ. Одоо нөгөө
тэр сургуулийн сурагчдад зааж байгаа шүү дээ. Тэр алхмуудыг зааж өгдөг. Тэгвэл эх орлогол цамцаас ахвал орлоод. За юу зүгээр хоолоогоо загварлал тийм ээ. Дайсан байна л гэж орлоод тийм үү? Мөн үү? Хоёрдугаарт нь шударгаас л гэдэг. За тэр шударгаасыг чи ойлгохгүй хамаагүй тийм. Наа шударгаас чи хүний тарих угаад гин шүү. Аюулгүй сайн арга шүү. Софисту зааж өгсөн юм шүү дээ. Шударгаасыг хэн ч сайн мэдгүй. Үндэсний үнд зүйл энэ төр гээл үндэсний тийм үү? Ингээл тэгэл шударгаас гээл ингээл. Шударгаас баларлаа л гэдэг. Гэх мэтлэнгээр энэ хилээ үгээр тоглодог, хилээр тоглож хүний тарих угаадаг аргыг софистууд заахгүй юу? За. Тэгээд тэгсэн Сократ өөргөөс үлдээ тэсгээ байлаа те. Нөгөө тэр тархиа угаалгаж байгаа хүмүүстээр очиод зах дээр очиод тэр үндэсний эрх ашиг гэж юу ярьж ин тэр цаад нөхдүүд чинь яг юу вэ гэлтгэл. Нөгөө юу гэдэг одоо ингээл бидний л одоо нийт эрх ашиг байхгүй. Гэхдээ нийт эрх ашиг гэж чиний эрх ашиг тэнд хаана байгаа бол гэдэг. Тэгэхээр нөгөө залууд гинтг бодохгүй те дээр бидний эрх ашиг гам болоо гэл. Өөрөө Сократ ингэж зааж эхлэхгүй юу? Хөө юу гэж шударгаас тогтооно гэдэг хуулийн дагуу ярина гэж нүү. Зүгээр шударгаас хүн очиод алчи гэж нүү гэлдэгсэн чинь. Үгүй шударгаас хүмүүсийг алчил гэж нэлээ их амархан шийдэх арга гэж нэлээ гэсэн чинь. Үгүй тэгээ чамааг одоо нэг нь хартаад алчвал яах вэ гэсэн чинь нөгөө залуу чинь үгүй нэрэн чи үлээгээд бодоод эхэлж байгаа. Өөрөө Сократ анх энийг одоо зааж эхэлсэн. Бүр энийг Сократаас өмнө бурхан багш заасан юм а. Будда заасан. Энийг бас бид нар Европын философи хэтэрхий автаад энийг яриад. Будда бүр гайхалтай юм заасан шүү. За. Бүр гайхалтай. Ер нь Буддагийнх бол одоо бүр шижир алт ирсэн. Буддагийн сургаал бол бас эрдэнэ юм шүү дээ. Бид нар нухар сүсгийн авчаа сургаалын ерөөсөө философийн ерөөсөө аваагүй. Ер нь анх хүн төрлөختөнд оюун ухаан заасан гарцаагүй үннээс бодож ихэл идэр гэдэг энэ нөгөө бүх юмыг гарцаагүй үннээс бодож ихэл гэдэг энэ оюун ухааны эмоцороо бити бодож тэ. Бүр зайлшгүй үннээс эхэлж бодчихъя гэдгийг анх хүн төрлөختөнд Будда хэлсэн юм шүү дээ. Тэрийн дараа нь Грект Евклид геометрт ашигласан байхгүй юу? Гарцаагүй үннээс эхэлж аксиом одоо аксиомоос теорем үүсгэнэ гэдгийг чинь Евклид Буддагаас сурсан байхгүй юу? Будда Евклид хоёр яаж холбогдсныг би мэдэхгүй тэрүүгээр зөндөө таамаглал байдаг тийм ээ. Гэхдээ л анх хүн төрлөختөнд гэсэн. Тэгэхээр Будда юу гэсэн хэрэг юу гэж хэлсэн хэрэг бүр зайлшгүй үннээс эмоцороо бити юм бодорой. Заавал гарцаагүй үннээс бодорой. Тэгээ Будда жишээ нь хэлсэн шүү дээ. Хүн өхнө гэдэг бол үнэн үг гэдэг. Гарцаагүй үнэ тийм. Тэгвэл энэ зовлон мөн үү? Мөн. Тийм үү? Энийг яах вэ гэж бод. Тийм үү? Тэгэхээр чи бүх зүйл зовлонгийн мөн чанартай. Зовлонгийн мөн чанартай байхгүй юу гэл ингээл. Өөрөөр заавал ийм гарцаагүй үннээс эхэлж бодоо. За энийг бол хэлж байгаа нэгд Сократ. Хоёрдугаар гарцаагүй үннийг бол өөрөөр хэлбэл бити эмоцондоо хөтлөгдөөрэй л гэж байхгүй юу? Ямар нэг юм бодохоос өмнө эмоцоо дарж бод. Заавал эмоцоо дарж агаад бод. Гарцаагүй үннийг тунгаан бод гэж. Тэр чугун туйлын хэцүүлдэ гэхдээ л ингээд байхгүй. Хэцүү шүү. Эмоцоо гэж байна тий. Тэгээ ер нь ингээд бодлоо чи эмоц бочгнуулаад байдгийг шүү. Аюу хэцүү шүү. Гэтэ энэ өөрөөр тунгаан бодоол гэдэг байхгүй юу? Тэгэхээр ч одоо асар их төвлөрөл хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Төвлөрөл хэрэгтэй. За хоёрдугаарт нь Сократ хэлж хоёрдугаарт нөгөө сайн хэлдгээр одоо тэр асуу тэгээ одоо Сократч тэр Буддач тэр ярилцж байгаа хүмүүсээ яг юун тухай яриад байгааг нь сайн асуу. Асуухтаа энэ хүний яриад байгаа юм надад ямар хохирол учруулах уу гэдгийг сайн бодож асуу. Тийм ээ? Энэ хүний ялангуяа та нарын хувьд яг улс төрчид мэдэх гээд байгаа шүү. Тэгэхээр улс төрчийн гэдэг үгийг ёстой халцартал нь асуужээ тий. Яг бол алдчих юм бол тэр хүн дараа нь чамайг сүдэлж эхэлнэ. Ирэх мэдлэлтэй болсны дараа. Тэгээд ингээд Сократ ч нөгөө залуучуудад энэ арга заагаад өгөөд яваад ингээд Сократ Будда хоёулангийн би яриад шүү дээ тий. Будда ч энийг хэлсэн шүү дээ. Будда тэр үтэл хэлсэн шүү дээ. Гэхдээ миний ярьж байгаа юмыг та нар тий заавал эргэлж сонсороо. Биэс бас юу ч ярьж мэдэн шүү гэж хэлсэн шүү дээ. Тий. Шүүмжилж эргэлзэж байнга асуу. Шүүмжилж өөрийнх нь бүр
бүр их хатуугаар хэлсэн үг шүү дээ. Намайг нээсэн газар хүндээ алжээ гэж одоо тийм айхтар үг хэлсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл дандаа надад эргэлзчихээ гэж. Энд чинь анх Сократаас өмнө Будда хэлсэн юм баггүй юм чинь. Одоо мөн Буддагийн чинь арай яг өмнөх нь шүү дээ. Будда юу Сократын чинь багш Парменид нь Буддатай үе байхгүй юу? За юу. За 3 дугаарт нь Будда маш чухал зүйл байсан. Яг тэр хүнд сайнч мэдрэмж байд юм байна, мууч мэдрэмж аль нь ч байд юм байна. Хүний тархин дотор гигантч байд юм байна, хүний тархин дотор чөтгөрч байд юм байна. Хүн эрхчлөөгч өөртөө хүсдэг юм байна. Гэтэ дарангуулыг бусдад хүсдэг юм байна. Тийм үү? Тэгээ дарангуулын чиг хүсдэг мэдрэмжээр нь бас ус төрч тоглолт юм байна. Нөгөө шуударга саанал гэл тий. Тэгэд Будда хэлсэн. Харин тэрийг Сократ хэлээгүй ш Будда хэлсэн байдаг. Хүнд өөртөө хүсэхгүй байгаа муу зүйлийг бити хүнд хүсээрэй л гэж. Одоо ингээд энийг ингээд ярихаар за яг бид нар одоо улс төрийн хүрээнд бодит байдал дээр дарангууллын тухай ярих чинь. Одоо миний асууж байгаа асуулт угаасаа дараад том одоо дараад нь тусгаалсан дугаар болох л байх л да. Гэхдээ одоо энийг ингээд яриад халцартал ярилцаад суухаар одоо бид нар тэгэхээр нэг айхтар манипуляцад орж эхэлж байгаа шүү дээ, тий? AI. Одоо бид нар шүүмжлэл сэтгэлгээтэй одоо эргэлзэх сэтгэлгээг өөрсдөө дадуулахгүй болвол AI бол бидрийг яаж манипуляц хийж бүр чадах гэдэг шүү дээ, тийм үү? Бүр чадаад эхэлсэн. Чадаад эхэлсэн шүү дээ. Аль хэзээ нэ аль хэдийн эхлээд энэ тэнд AI-гийн манипуляцаар ороод амиа орсон ч явдлаар л. Тэгсэн. AI чинь бол ерөөсө хүний тархи угаах. Гэхдээ AI бол өөрөө цаана эзэнтэй байгаа шүү. AI-гийн цаана эзэн байдаг, тийм үү? Тэр хүмүүс ашиглах юм бол, тийм үү? Гэдгийг тодруулъя. Одоо AI-ийн ардталд эзэн байгаа штэ гэдгийг дэлгэрүүлж. Цукерберг байгаа, тийм үү? Elon Musk байгаа. Одоохондоо тэд нар ашиглаагүй байгаа л да, тийм үү? AI нь бол одоогоор бие дагад манипуляц хийж байгаа. Ойлгож тийм ээ? Энэ манипуляц хийдэг аргыг нь одоо дарангуулагч нар ашиглах гээд байна гэдэг маш том бүр онл гараад байна шүү дээ, тийм шүү дээ. Одоо энэ чи ирээдүйн сонгуул, Монгол бүх зүйл бүр хавтгай ашиглах гээд байна шүү дээ, тийм үү? Ашиглах гэж ингээд одоо нөгөө юу бол Маркс Тег Марк те ерөөсөө бүр одоо толгойтой хүн ухаантай хүн бүхэн өснө арж ачил ярьж шүү дээ. За наад ээгаар чинь дамжуулаад манипуляц хийх бол одоо бүр өнгөрлөө. Одоо Джонтон Хайт хэлээд байна шүү дээ. Наад AI чинь ялах хүүхдүүдээр манипуляц хийгээд эхэллээ. Оюун ухаан төлөвшөөгүй хүүхдүүдээр манипуляц хийгээд эхэлчлээ шүү. Наад химэл оюун ухаан чинь. Тийм үү? Наад интернет чинь бол бүр оюун ухааны зэрэмдэглээд эхэлчлээ шүү. Одооны хүүхдүүд ер нь явандаа зомби болж галзуурх нь байна шүү гэд ингээд нөгөө оюун ухаан төлөвшөөгүй ялах хүүхдүүд интернет рүү ороод галзуу өвчтөй болох гэж шүү оюун ухаан. Тархины хөгжил бүрэн гүйцээгүй байх үед энэ айхтар тархины хөгжил хязгааргүй амар манипуляцтай орчинд хүүхдүүдээ энэ интернетийн аимшигтай орчинд наад хүүхдүүд чинь яг зомби ирэх гэж шүү гэдэг шүү дээ одоо Джон Тайд. Яг хөө би тэрэн дээр жоохон ньюстантдаг шүү. Стивен Пинкер битээр бол гэж л уусаа те. Яг нэг юм мэдээллийн шинэ хэрэгсэл гарахаар дандаа юм цочрол бий болдго юм аа ер нь. Анх хэвлэх одоо хэвлэх үйлдвэр бий болсны дараа хэвлэл материал хичээлөтөд тардаг болсны дараа бас юм шок болж исэн. Ийм жоохон цочрол болж исэн. Тэгэхээр гэхдээ яг тархин боловсроогүй хүүхдүүдэд манипуляцд орох их аюултай. За тэгээ AI-гийн манипуляцд орчвол. Үгүй AI ч одоо ингээд за одоо AI ChatGPT ч юм уу те. За ингээд нэг асуулт асуулаа. За тэр доотлолт нь тэр хүнийг тэр одоо нөгөө муухагаар хэлвэл нөгөө хошигруулна гэдэг шиг те. Ямар ухаалаг асуулт вэ? Тэгээд Джон Тайтын нэг л айхтар хэлээд байгаа юм. Тархины хөгжил нь боловсроогүй те. Ухамсар нь төлөвшөөгүй хүүхдийг интернетээр дамжуулаад манипуляц хийх чинь бол наад хүүхдүүдийн чинь амь насын ч сүйтгэн шүү гэдэг байгаа юм. Тийм тохиолдлууд угаасаа гараад яг бол нөгөө хүүхдийн чинь ингээд нөгөө
ухаан боловсрог хүүхдийг чи амиа орлоо гэл дагуулж явж байгаа л тэгээд бөөнөр амиа орлохоо аюултай болчихлоо шүү гэдэг. Ухаан боловсроогүй гэдэг нь яг хүний тарих угаасаа нөгөө хөгжих процесс нь хойноос урагшаана хөгжиж байгаа буюу одоо бидний энэ духны арталт байж байгаа хамгийн сайн одоо танин мэдих шийдвэр гаргах хамгийн чухал одоо хэсэг байж байгаа prefrontal cortex те энэ хамгийн сүүлд хөгжиж байна. Энэ хөгжиж дуусаагүй байхад тэр хойноос одоо шийдвэр гаргах чадалгүй critical thinking гэдэг чадваруудаас суралцаагүй тийм болоогүй байх үед тэр их манипуляц орж ирэх юм бол энэ бол тархины хөгжил зүгээр энэ чинь биологийн талаас аимшигтай сөрөг нөлөөнүүд. Тэгээ хамгийн гол нь тэгэл сэтгэл зүй тийм бас нэг тиймэрхүү хүүхдтэйг ингээд хиймэл оюухан манипуляц хийгээд амин орлуулсан шүү дээ. Тийм. Тийм үү? Тийм. Энэ чинь маш аюултай жишээ болгоо ирсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр зэрэг ийм юмнууд байна. Тэгэхээр л ерөөсөө л одоо дарангуйлч тэр хиймэл оюуханч тэр дарангуйлагч нарч тэр улс төрч тэр хиймэл оюуханч тэр тэ хүний одоо ухаанаар манипуляц хийдэг энэ явдлын эсрэг зогсох цаг тийм ээ ийм зогсох ухаантай байх цаг болчихжээ л гэж байгаа юм. За тэгэхээр бид нар энийг зогсохын тулд биднэрт одоо энэ шүмжлэлт эргэлзээд шүмжлэлт сэтгэлгээл гэж орчуулах гэдэг юм л да. Тэгэхдээ тэр нь шүмжлэн гэдэг үг бол биш шүү дээ тий. Шүмжлэлт сэтгэлгээ одоо дахин асуугаад хэлж байгаа зүйлийг нь дахин асуугаад нягтлж баталгаажуулж асуугаад нягтал гэдэг нь тий. Тэгээд хамгийн түрүүн жишээ нь бол энэ хүний буруу ярьсан намайг одоо төөрөгдүүлээд буруу улс төрчид хийсэн зүйл миний хүүхдүүдэд ямар аюул учруулах вэ гэдгийг боддог шүү дээ. Тийм биз дээ. Яг бол одоо би одоо Орхон багшиг өхлөөс эхлээд энэ ертөнцийг бод гэдэг шиг те. Би энэ ертөнцийг хүүхдээсээ эхэлж бодоо гэдэг. Яг бол хүн бүхэн хүүхдтэй хайртай. Тийм үү? Ямар ч хүн хүүхдтэй тийм ээ гэмгүй хүүхдүүдэд өргөс торнт хийдэг, шоронд хийдэг тийм ээ. Чөлөөтэй үгээ хэлснийхэн төлөө ань насанд нүрдэг тийм нийгэмд ямар ч хүн өр хүүхдээ үлдэхийг хүсэхгүй. Тийм үү? Ерөөсөө хүн бидний амьдралын утга учир өр хүүхдээс эхэлдэг. Тэгэхээр хүнийг ухаантай байлгадаг одоо арга нь бол өр хүүхдийнхээ төлөө бүхэнд эргэлзэж сур. Өр хүүхдийнхээ төлөө бүхнийг асуусуур, тийм үү? Өр хүүхдийнхээ төлөө дарангуйлагчаас айс сур. Өр хүүхдийнхээ төлөө хиймэл оюухнаас айж сур, тийм үү? Би ямар сандаа ер нь хотын дараа байхдаа аав тэгдэг байлаа шүү дээ. Гэхдээ би та нар хотын төлөө зүрх сэтгэлээ зориулаад явна гэдэгт бол би жоохон эргэлзэж байна. Тийм үү? Үнэ. Харин энэ хүүхдийнхээ тийм учраас хүүхдийнхээ одоо фото зургийг бүгд ширээн дээр тавиа өр хүүхдүүдийнхээ. Тэгээд өөрөөсөө асуу. Би эднэртээ ямар хот өгөх гэж байгаагаа л асуу. Тийм үү? Энэнд бол би хүүхдүүдийнхээ төлөө та нар хотын төлөө зүтгэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Яг бол та нар аав ээж нар. Та нарын амьдралын утга учир. Та хотын захирагч байхдаа одоо энэ чинь миний ерөөсө захиргааны ажилтнуудаас шаарддаг зүйл байхгүй. Хүүхдүүдийнхээ ширээн дээр бүгд хүүхдүүдийнхээ зургийг тавь гэж. Тэгээд эдэндээ сайхан хот үлдээнэ. Эдэндээ сайхан хот үлдээ гэж бод. Тийм үү. Ер нь бол тэр талаар Платоныг дарангуйлагч нарт хандаж хэлсэн үг гэдэг. Би тэр үгийг хэлэх аюул дуртай. Платоны бүгд найрамдах нам гэдэг бүгд найрамдах бол Republic гэдэг зохиолын төгсгөлд байдаг байхгүй. За. Тэр бол аюул гоё. Өөрөөр хэлбэл дарангуйлагч хүүхдээ иддгийн шүү гэсэн үг байдаг байхгүй. Тийм. Тиран үр хүүхдээ хүртэл иддгийн шүү гэж. Тийм. Тийм үү? Саналаа. Санж байна уу? Санж. Тийм учраас ингэмэр үг штэ гэж. Тийм дарангуйлагч үр хүүхдээ иддгийн шүү гэж. Одоо бурхан тэрийн нэг хүнд харуулчих жоохгүй. Чи хэн болохыг хүсэж байгааг гэсэн чи дарангуйлагч болмоор байна гэхгүй. Үгүй эхлээд бурхан тэгж байгаа штэ. За чи нэг сонголт хийгээрэй. Тийм үү? Би тэр сонгох хүслийг чи биелүүлээ гэдэг. Гэсэн нэг нөхөр очиж би дарангуйлагч болмоор байна гэдэг байхгүй. Тийм үү? За тэг дарангуйлагч бол. За одоо юу болох гэж хаар гэж талент харуулдаг. Тэгсэн чи харсан чи нөгөө чи үр хүүхдээ идчихэж байгаа байхгүй нөгөө дарангуйлагч. Тэгсэн нөгөө чил бурхлаас гуугаад би буруу сонголт хийлээ намайг болиулж өгөөч гэж гуйдаг байхгүй юу. Тэгээд яг бурхан хэл тохирсон шүү дээ тийм ээ.
сонгогдсон вандантаас яг одоо Платоны зохиолдог дуустдаг байхгүй. Энэ яг ертөнцид яг л юм болсон шүү дээ. Бүх дарангуйлагч нар үр хөвгтийнхээ аюул болсон. Өөрөө аюул болоогүй мөртлөө өөрийнх нь тогтоосон дэглэм нь аюул болсон. Зарим нь бол өөрсдөө үл хөвгт тогшин яван бол хүүгээ алсан тийм хүүгээ алсан хаад аюул их олон бий. Тийм үстэй. Хаан гэдэг чинь дарангуйлагч шүү дээ. Хүүгээ алсан дарангуйлагч нар маш их байдаг. Хүүгээ хүртэл хардаад алсан дарангуйлагч нар байдаг. За түүнээс гадна өөрөө хүүхдэд хайртай байсан ч гэсэн дарангуйлын тогтолцоо нь өөрийнх нь үхэхээр тэр дарангуйлагчийн тогтолцоо нь хүүгийг барьж авсан, хүүхдүүдийг барьж авсан байхгүй. Сталин хүүхдүүд зугтсан. Тийм үү? Сталин өгсөн хүүхдүүд нь зугтсан ш таймаа авч. Ийм л юм болж ирсэн. Тэгэхээр ерөөсөө би хүмүүс тандаа л хэлээд байгаа. Ер нь Буддаг маш сайн үз, Сократыг маш сайн үз залуучууд. Тийм үү? Буддаг их сайн үзээрэй. Философи шүү. Тэр мухар сүсгэн шүү. Мундаг юмнууд хэлээ шүү дээ. За тэгэхээр бидэрт бол одоо энэ дугаараар юу гэж хэлэх гэж байна гэхээр за ямар ч байсан түрүүний хэлсэн киног үзхийг санаа. Энэ 2008 оны кино. Герман кино. Бодит явдал дээр сэтгүүлсэн кино. За тэгээ энэ киног ямар ч байсан залуус маань үзээрэй гэж би санал болгоё. YouTube дээр байсан шиг санагдаж байна. Дээрээс нь тэр Стэнфордын их сургуулийн туршилттай холбоотой хит хитэн кинонууд ээж байдаг. Google дээр асуух юм бол киног нэртэй устай Ньютон гаргаад ирнэ. Тэр кинонуудыг үзээрэй гэж санал болгоё. Дээрээс нь одоо бид нар энэ одоо дарангуйллын тогтолцоо гэдэг зүйл амархан бий болох боломжтой юм байна гэдгийг бол энэ туршилтууд энэ кинонууд харуулад өгч байна. Тэр дарангуйл гэдэг зүйл маань одоо зүгээр энэ гадаад орчинд улс төрийн хүрээнд биш бидний гар утсан дотор AI хэлбэрээр байх боломжтой гэдгийг нь бүр тодорхойлсон одоо харамсалтай жишээнүүд бий болсон учраас энэ бүгдийн эсрэг биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр асууд сурах, шүүмжлэлт сэтгэлгээ. Альва зүйл хэлж байгаа зүйлийг эргэлзэж дахин асууж явах бурхан багшийн сургаал бурхан багш үнийг зааж исэн байна, Сократ ч зааж исэн байна те. Одоо энэ critical thinking гэдэг энэ ур чадварт залуучууд одоо нин яралтай суралцах хэрэгтэй. Энэ бас одоо Монголын боловсролын системийн нэг том цөм хэсэг нь бас харин тэгээд нөгөө манай боловсролын систем маань ингээд шүүмжлэл сэтгэлгээр сургаж өгөхгүй байна. Тийм ээ. Дандаа юмыг эргэлзэж асуудаг байх хэрэгтэй шүү дээ. Энэ аюулгүй чухал байна. Тэгэхээр боловсролын системд надад заагаагүй юм чи ингэж бодохгүй одоо тэгж тэнчэнээс хүлээхгүйгээр энийг одоо судлаа, суралцъя, тэ? Энийг амьдралдаа хэвшүүлье. Энэ чадвар суралцъя гэдэг ийм одоо ураг гэхүү одоо ийм зүйлийг энэ дугаараараа апдэр залуустаас хэлхийг хүргэхийг хүслээ. За тэгээд энэтэй холбоотой бас цаашдаа олон сонирхолтой сэдвүүд яригдах бах тий. Тэгнь. Энэ зөндөө яригдах баха. Зөндөө яригдах. Ер нь ч одоо дэлхийд дээр хамгийн гол сэдв болоо өөрчлөлөө шүү. Одоо бүр энэ чадварт суралцгээл бүх салбарын одоо хэлж штэ тий. Тий аав чиний хэлсэн дээр юу нэмж хэлмээр байна вэ гэхээр ерөөсөө л би нөгөө хотын даргахтаа өөрийнхөө төрийн захиргааны ажилтнууд хэлдэг байсан шиг тий. Одоо залуустаа нэг ялангуяа одоо хүүхдтэй болсон, өөрийн үр хүүхдтэй болсон тэр залуустаа хандаад тэднийхээ зургийг л дандаа бариад явчих тийм үү. Тэгээд би эннийхээ төлөө л тийм ээ эднийхээ сайн сайхны төлөө би дандаа шүүмжлэл сэтгэлгээтэй байх болно гэж тангараг тавьжээ л гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж шүүмжлэлт сэтгэлгээ, шүүмжлэх гэдэг хоёр зүйл бол газар тэнгэр шиг ялгаатай. Шал өөр зүйл байгаа учраас энийг бүр одоо нөгөө лавшруулан одоо судалж суралцах гэдэг нь өөр зүйл байгаа. За тэгэхээр энэ зүйлийг энэ дугаараараа ярихыг зорилоо. Энэ дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай. За баяртай.